Хизэнэг цагт мөрөдөлтө хөрсөн өдрөө би төсөөлж чад. Миний итгэл урам зориг энэ бүгдийг хийхэд нөлөөлж чад. Энэ үгсүүдээр өөрийгөө төлөөлж байна. За би гэдэг хүчтэй хийж гэгс үнцэд байхгүй. Гэхдээ хөгжим гэдэг зүйлээр өөрийгөө би илэрхийлнэ. Хаяатаа надад байхад жолоо итгэл өөрн. Энэ бүх зүйлийг хийхэд надад төсвөрөлтөж байгаа мэт санагдна. Рэп гэдэг зүйл дурлаж туулсан би. Дурлаж идэх болгоно би үүнийг цаашдаа хийсээр байгуулна. Энэ зүйл бүр илтэр шигэж уусан би. Зарим хүмүүс дөөрөж чуулсангүй. Энэ бол хипхоп гэдэг урсгал. Энэ бүхэн миний сонсож самлах хоосон цаасан дээр би өөрөө мөрөдлөг би чинь ялагдаж салхдахгүй байхыг хичээн. Энэ бол миний заав суух ёстой анхан шатны хичээн. Yo, чё босо хотын зүгээс мэдчихлээ. Өөрийн хэлэх гэсэн үзэл бодол санаагаа би хийдчихлээ. Рэп гэдэг зүйлийг хийж үзүүлэн өөр яруу тодор. Надад хэлэх үг зөндөө байна миний дотор. Надад хамаагүй юу түргэн чухал биш. Эцэн өөр дүнд нь би жаргалтай байх юм. Би ч мөрөөдлөө хасар байдаг байсан. Одоо харин мөрөдлөх яраас авсаар мөрөдлөлтөд хүрэх тул би ч өөрөө зорилго тодорхойлно. Хамгийн чухал яг юуны төлөө явж байгаагаа санаж явах хэрэгтэй. Эцэг үр дүнд нь өөрөө хийх дуртай зүйлээр мөрөдлөлтөд хүрэх. Үүний төлөө уламжлал шоугсан. Хитэн насан залууч гэсэн миний рэп стайл тооцгүй. Өөрийн мэдэрч байгаа мэдрэмжүүдээ хөгжмөөр би илэрхийлнэ. Одоо бэлэн басан насны найраа болоогүй байх. Гэхдээ нэг зүйлийг сануулахад хизээж би мөрөөдлөө орхихгүй байх. Хизэнэг цагт мөрөдөлтө хөрсөн өдрөө би төсөөлж чад. Миний итгэл урам зориг энэ бүгдийг хийхэд нөлөөлж чад. Энэ үгсүүдээр өөрийгөө төлөөлж байна.